Дэку Шигараки хоёр тололдож Шига Дэкуд хүрэх хоромхон зур аюул мэдрэх чадвар болоолох нь тэр. Шигараки хүчээр нийт нэгний төлөөгийн газар нэвтэрч аюул мэдрэх чадвар болох Шиноморыг алтлаа. Энэний улмаас Дэку улам хүнд байдалд орж эхэллээ. Шигаракич чи одоо хүртэл нам хүн гэж үзэж байна уу? Сайн хараач. Би бол хүн биш. Би бол зүгээр сүтгэгч мангас. Би бүгдийг зүтгэнэ гэж Шигараки хэлгэн тэр. Шигаракигийн дайралтанд өртсөн Дэку Фужи уулын дэргэд очиж бусд нь Дэкуг зүгтаалгана гэж ярилцах бөгөөд хэрэг бистүүрэхэд дахиад хөрвөл бид бүгд болоолгоно гэж сануулна. Энэ үеэр Шига ярьж та нарыг дахиад зүгтаалгахгүй шүү. Зугцаж ивдэн хаашаач утсан ч тэр газар их чинь ивдэн хэмээн хэлнэ. Шига тэр хавийг бүгдийг сүрүүлж давхар Фужи уулыг дэлбэлэх гэж оролдоно. Дэку ганц боломжоо ашиглан смаш хийлгэж сүрэл дүртэх талбайг багасгасан. Утаан донд байлгаж дайрыг гэсэн ч байдал улам хүнд болж Дэку ялгадах тал руугаа хазаана. Дэку ч би тэр уйлж байсан хүүхдийг орхихгүй хэмээн дахин босч ирнэ. Хоёрдугаар хэлнэ нэг нийтийн төлөөг хай гэж. Чи хүчээрч тэр Шигаг дийлхэ байсан. Стартаа тулалцсан жоохоо юуны цайгаар биднийг шидэд мөргөлдүүл. Дэку баг зэрэг болохгүйсэн ч гэсэн хоёрдугаар тайлбарлаж өгнө. Чамд багын найз чи яаж юм өгдөг лээ? Яг тэрэн шиг. Юм өгж явахдаа шидээд нэг хүрхийнхнаа бидний бүгдийг дийлбэл. Тэгж хэдүүлээ одоо Шигаракигийн хуралдсан уур хилэн бохиндлыг арилгая гэж хоёрдугаарх шийдэж хамгийн дөрвөлж батлагдаагүй ч гэсэн би туршилтын тоол олж явъя гэд хэмээн хоёрдугаар хамгийн ихний цохилтыг өгөхөөр явах болно. Үүнийгээс дагаад Дэку нэгэн нийтийн төлөөг бүх хүчийг солих нь тэр. Дэку өөрийн цусаар дамжуулан Шигад өхөр төлөвлөх болов. Шига харин түрүүний дайралтад нэгэн эвгүй байсан хэмээн бодноо. Энэ одоо бүх биеийн ботрох мэт өвдөж амьсгалах аргагүй болсон байхад энгийн хүн бол бүх оюунаа амьд үлдэхийн төлөө зориулна хэмээн бодно. Хоёул дайрах бөгөөд Дэку утаагүй шиг ашиглан Шигаракиар хөрсөн зүрлийн хүчийг ашиглаж Дэку ч одоо ингэж хамгаалахаас өөрөө хийж чадахгүй гэж бодтол Дэку наашаа ирж явах явцдаа гэж шидэгдээд ирж явах явцдаа хар ташруугаар газрыг тастаад авцсан байх нь тэр. За тэгээд энэ хүү Дэку утаан шиг ашиглаж Шигараки руу дайрлаа. Шигараки Дэкуг мэдрэн яг дайрсан чинь нөгөөх нь даавны үзэнд наалтсан цус байж таарсан юм. Яг үүнийх нь араас зэрэгцэн Дэку гарч ирж энэ хоёр их зэгцүүдээс толтон хоёул зэрэг дайрлаа. Ийхүү цохилт өгж энэ хоёрын дурсамж холбогдлоо. Хоёрдугаархын дайралт амжилттай болсон ч хангалтгүй байлаа. Дэку дахин нэг дайралт хийх бөгөөд энүүгээр өмнөх эзэмшигчд болох бүгдээрээ дайрж орхон тэр. Гэхдээ ганцхан 7 дугаарх үлдсэн байлаа. Тэгсэн ч Дэку Шигаракийн дурсамжтай холбогдсон ийхүү Шигаракигийн үүсэл болон хар дарсан зүүдийг мэдэж авна. Шигараки аавда цохиулж байх бөгөөд энэнийх нь аав нэх юм бол 7 дугаархын хүү зав. Тэгэд манай 7 дугаарх ингээд нэгэн нийтийн төлөөдөө толдгийнхаа наан хүүгээ аяад тэгээд нөгөө хүү нь одоо ингээд ер нь жоохон баатарт айгуу дургу болоо. Тэгээд баатар ер нь гэр бүл бас тэг аврахын тулд гэр бүлээ хайдаг майдаг гэд. Ер нь бол тэгээд ер нь Шигаракигийн үүсэл эхэлсэн мэт гэж. За тэгээд сүүлчийн ганц үлцэн аныг 7 дугаарх нурааж өгч Дэку Шигаракиг хүчээрч болтгой гар нь бутарсан чамаагүй Шигаракиг ганцаарнгийн үлдээсэнгүй. Шигараки хэдий муу талын баатар байлаа. Дэлхийд дахинд бүгдээрээ л амьд үлдхийг хичээсэн ч амьд үлдхийг хүсэхгүй Шигаракиг дэлхийг сүрүүлээсэй гэж хүмүүс бас байсан юм. Шигаракигийн сүүлийн хүсэл бол би хүүхдлээ бүгдийг сүрүүлэх гэж хичээсэн гэмээн манай найзууд хэлээрэй хэмээн салах ёс хийнэ. Ийхүү Дэкуч уйлангаа жаалыг аварч гítэл хэнийг мэдэхгүй турсан ч хойлолдон орж ирэх нь тэр. Тийм ээ, тэр нэгний дурсамж бол нийт нэгний төлөө байлаа. Бүх зүйлийг анханасаа төлөвлөж Шигаракигийн аавтай удлаа дотны найзуудын дүргэсгэж Шигаракитэй төрхөн зур уулзаад гарнаас нь хөтлөлт гэрлэн хүргэж өгч зуртаа Шигаракид сүрүүлэх чадвар болох алдаатай хэнд ч хэрэггүй чадварыг дамжуулж Шигаракиг үүсгэсэн байдаг. Нийт нэгний төлөө Шигагийн ухамсарыг бууталж иргэн ирлээ.
Дээгүүч ялагдаж хоёр гараа алдлаа. Энэ бүх зүйл эцэст нь сүрлэр дуусах гэж юу? Хүн алдснаар хүчтэй болж өөрийн домгийг бүтээдэг. Анхнаас алдах зүйлгүй хүүхэд ийм болох нь аргагүй хэмээн нийт нэгний төлөө хэлнэ. 10 минутын өмнө Айзава багш болон Орило багш дулааны талбараас олцсон байлаа. Крогерийн хоёрыг шилжүүлж Айзава гарцаагүй хар одоо найдах хэрэггүй. Тартарс болсон гайхамшигыг март. Бид одоо сурагчд биш 31 хүрчээд байна гэж уйлдсан. Гэхдээ үхсэн найз нь сүүлийн удаа туслагаар болж хөдөлж чадах хүмүүсийг цуглуулж эхэлжээ. Хорогдох байрны нэгэн залуу Дэкүүд өөрийн цамцыг өгнө. Бас одоо цаг. Айзава дэргэд ирж бас Ирина гих охины чадраар Дэку хоёр гараа төр зур эргүүлж авна. Нийт нэгний төлөө муусан махнууд овоорч гин. Уг нь би бол Томорогийн нэг хэсэг болж хамт ботрох байсан байлгүй. Гэхдээ дүү мөн алга болж байгааг сонсож миний ертөц өнгөө алдсан. Би зорилгоо алдаж миний хоосорсон хүнд нөлөөлөх дайралтгүй болж би үлдсэн. Одоо ойлгож байна. Би үзэн ядалт илүү хүчрэг болгодог. Тийм бидтэй мэдээ эзэхгүй химээ хэлж дайрч эхэлнэ. Бүх төвчөө нийлүүлж дайралт эхэлнэ. Дэку чадваргүй болсон ч агуу хүчтэй шиг биетний шиг гисэн байгаа химээ бодон эхэлнэ. Тэрнээс өмнө нөгөө цамцыг өмсөж аваад бусд нь Дэкуд зам нээж өгөхөр болно. Ийхүү үйл үзэгдэх охины царай харагдана. Бас бүх Дэкуг дэмжиж нийт нэгний төлөө анзаарна. Агуу хүчтэнд байгаагүй зүйл. Сул дорон хүч чадал. Дэку үхийгүй цагт эднэр хизээж бууж өгөхгүй юм байна. Химээ боддож эхэлнэ. Агуу хүчтэнд Дэку тэр өдөр жиг гүйсэн болохоор л би очив. Чи бол миний хамгийн шилдэг баатар химээ хэлнэ. Бас дэлхийн бүх улсууд бүх баатрууд үзэж байх бөгөөд тэдэнд тусал химээ хэлнэ. Сул дорон хүч чадал бүхнийг дагуулах юм да. Ийхүү Дэку нэг нийтийн төлөө дээр өөрийн хүчийг нэмж цохин авч ботлно. Гэсэн ч дахин хүчээр өөрийгөө холбох нийт нэгний төлөө Дэкуч дахин нэг дайралт өгнө. Дэкугийн урд Крого гарч ирнэ. Гэхдээ Шигаракийг аврах сэтгэлээр Ямада багш нүдэндээ нулимс туслуулан навч чи хинт ч гэсэн туслах гэдэг хэвээрээ юм шүтэг хэмээн уйлнаа. Куро гуйна Шигаракийг буцааж өгөөч. Найз нь хүлээж байгаа хэмээн хэлв. Бакугоорж Курог холдуулж Дэку дайрч явахдаа хэлнэ. Та бол чөтгөрийн хаан биш. Зүгээр л ганцаардмал нэг. Нэмэн дотор талаас нь Шигараки болон залгамжлагч нар дайрч бүр мөсөн дуусна. Нийт нэгний төлөө яг үххийгаа наад өөрийн дүүл яожэтэй уулзч чадна. Дэку бүгдийг ботлохгүйгээр баггаан хэсгийг үлдээгээд энэ хоёрыг хооронд нь тусгайлан олцолж байгаа юм л та. Тэгвэл нийт нь бол ойлгомжтой. Миний дүү баг буцаад над дээр буцаад хүрээ тэр мөрөө дээр ихтэй яг дүүдээ огт хайргүй биш л ер нь дүүгэл ер нь бол анхнаасаа хойлох найсан болохоор дүүгэл айгүй хайрлаг байсан билээ л. Тэгээ дүүн за одоо ер нь бол би таны зөв зэнд нь чиглүүлж чадаагүй. Тэгээ тийм болохоор одоо ингээд тавар ингээд карма горттэйгээд нөгөө нэг босод эзэмшигч эдэртэйгээ заах дуусгач зам л дотор талаас. Шигараки Дэкуд сүүлийн хүслээ хэлнэ. Спиннер амьд байвал хэлээрэ. Намайг эцсээ хүртэл сүтгэхийн төлөө тулалцсан хэмээн ийхүү Дэкугийн сүүлийн дайралт байлаа. Ийхүү тулаанд дуусч олон улсаас тусламж ирж дахин бүтээн байгуулалт эхэлж эмнэлэгт Бакугаарн нэг гараа бараг алдаж үхээгүй нь азолоод байж байдаг. Агуу хүчтэн Дэку хоёр нэг өрөөнд твтэж байх бөгөөд гаднаас Бакуг орж ирж Дэкуг чадваргүй болсон гэдгийг мэдэж ам шууд уйлнаа. Яагаад уйлж байгаа гэх юм бол одоо ингээд өмнө гаргадаг байсан үйлдэл өдөртэй харамсаад ер нь бол тэгээд өөртөө гимшээд уйлж байгаа юм л та. Тэгэл Дэкуд сэтгэлийн аргадаал зүгээрээ ихтэй миний хүч байхгүй болсон ч гэсэн надад нэг жоохон агуу хүчтэй шиг үлдэгдэл гал байгаа гэж хэлнэ. Шотогийн гэр бүл Дапиг их ахыгаа ирэхээр болно. Дапигийн үхэх нь зүгээр л цаг хугацааны асуудал болсон бөгөөд шилэн хооргон дотор арай ядан л амь зогоож байдаг. Гэр бүлийнх нь чирж хоорондоо Дапитай ярилцсанаа. Тэгэл Дапи ихэндээ тоохгүй байсан ч гэсэн сүултээ ялчгүй гэр бүлийн болохоор нулимс туслуулах нь тэр. Эндиварч энэ үеэр гэр бүлээсээ уучлалт гуйж нүглээ намжлага хэлнэ. Дапи зүүнийг харж сэтгэл нь уярнаа. Эндивар өдөр болгон би чам дээр ирэх болно. Хүсэхгүй байсан ч гэсэн би очино. Яагаад гэвэл юурэх хариуцлага одоо л үрцгэлэн хэмээн хэлж. Орин л ингээ гэр бүл нь гайгүй болж байгаа юм л та. За тэгээд Шото маань сүулт хас асуунаа. Та ямар хоолн туртай вэ гэж хэлэнгүүт. Адилхан юм байна гэд би бүр ойлголоо тавнаа та.
Манайда тэгэл шилэн оргон дотор арайд нь лам цогоо. Тэг яг сүүлийнх нь үст гэр бүл нь гайгүй илэрч байгаа юм да. За тэгэл 3 сарын дараа манайд маань ахлах ангид гэж 2 дугаар ангидаа орсон зөө. Тэгэл нөгөө 3 дугаар ангийнх нь болохоор алин цагийн сайхан мөксөлтэй гээд ер нь бол тэгэл үз. Тэр нь л одоо ингээл миний баатрын сургууль ингээл дуусч байгаа юм да. Тэгэл энэс цаашаа нэг гарах хэдэн анги нь бол зарим нь л нэг хэрэгтэй марахгүй ер нь бол нэг хэвийн амьдралууд нь ирээд тэгэл дэк ураг 2 сургууль хөвгтэй болох. За ер нь л тэгчлэх гэсэн багтаа. Гэтэ манай дэк манад ингээл ямар ч зүгэл бид сая дэк хүүгийн сүүлчийн дарилтыг харлаа шүү дээ. Бүрэн бүтэн. Тэгээд энэ анимыг яг дунд ангиас хойш үзснэг ч л үү. Айгу гоё төгслөө дэмуулаад хэмжаалаа. За ингээд хамгийн гол сэдв төлөөгөөрэй. Май хэрэг ахтамэ. Гэрэл бас өдрийг нууцсана. Май хэрэг ахтам бол баатрууд муу хүмүүстэй тулддаг энгийн түүх биш. Энэ бол хүний сэтгэл доторх гэрэл харахгүй хоёр хэрхэн зэрэг амьдрдгийг харуулсан том ялал. Энэ ертөнц гаднаасаа гэлэлцсэн мэт харагддаг. Дотор нь үүс заан цав яг л газар доогоор нуугдсан галтуул шиг хаажмаар халж тесрэх мөчөг хүлээдэг. Энэ аниме баатрууд биш баатрын системийг хэлчилдэг. Эцэст нь нэг асуултанд хүргэдэг. Баатарлаг нийгэм үнэхээр шодрогоо юу? Эсвэл гэрлийн араас гарч ирсэн сүүдэр нэглэн үнэн үү? Дэгүүгийн түүх бол өөрийгөө өн цөнгөө гэж мэдэрдэг хүүхэд нэг хүний итгэлээр амьдралыг утгаалдаг тухай. Анхнаасаа чадваргүй төрсэн тэр хүүгийн гол шарах бол хүчгүүдэл биш. Хичнээн хичээгээд хинч дүүнийг харахгүй үнэлэхгүй байна гэж боддог. Ганцаардлын гүн нөхтэй байж хахад агуу хүчтэнтэй уулзсан тэр мөч бол хүчний шилжилт бас чи бас боломжтой гэсэн анхны үг. Энэ л медиорыг өөрчилсөн. Гэхдээ баатрын зам гэрлэр дүүрэн биш. Нийт нэгний төлөө хүч бас айдас өгдөг. Хэрэг би алдаа гарвал хүн өхөн гэсэн бодолтой амьдрах нь түүнээс сэтгэл зүйн хамгийн том сорил. Тэр бие золиослох зуршилтай өөрийгөө хамгийн түрүүнд хохирогч болгодог. Харин Dark Deck үе дээр тэр бараг хүн байх чанараа алдахад хүрдэг. Гэвч найзууд нь түүнийг буцаан татаж авчирдаг. За муу талууд гэх юм бол тэд бол нийгмийн бичээс үдэр биш том тойл. Shigaraki Tomura бол хаягдлын тойл. Түүний уур хилэн бол хүч биш хамгаас аврах ёстой байсан гэр бүлийнх нь нурсан дорсомж. Нийт нэгний төлөө шархыг ашиглаж түүнийг зүрхнээсээ хүүхэд насыг нь тастаж авсан. Tomura бол нийгмээс тусгаарлагдсан буюу хүлээн зөвшөөрөгдөөгүй сэтгэл гэмтэл буюу бодгийг бодит үрдэм. Того Химико бол өөрийнхөө байхыг эрхийг булаалгасан охин. Хайр гэх ойлголтыг буруу тайлбарласан нийгмийн бүтээгдэхүүн. Тэр хитрхи өөр учраас бас өөрийг нь ойлгох хүн байгаагүй учраас дайсны тал болсон. Даби бол эцгийн хүлээлтийг галж хатаагдсан хүүхэд. Энэ дөрвийн төгс төгөлдөр Баатар бүтээх үчирхийлэл нь тоёг би хизээч хангалтгүй гэсэн бодол зохиосон. Түүний шатсан бие болон атаархалтай хүүгийн галтай сэтгэл биш харин дутагдлын сорив. Стэйн бол үнэт шударга ясыг хэд туушилсан хүн. Тэр Баатар өдөр дүүр хэсгсэн хурууч байдлыг үзээ яддаг. Гэхдээ шударгыг хамгаалах гэж байгаад өөрөө шудраг болсон их хүсвэр болдог. Энэ бол ёс суртахууны зам хэр амархан хэлбэдгийг үлгэр жишээ. Мой хэрэг ахтамаа муу хүн гэж байдаггүй. Зөвхөн хизээч сонгогдоогүй, зовлон хизээч аврагдаагүй, хүүхэд хизээч ойлгохдоггүй сэтгэл бий. Энэ аниме бидэнд нэг л том санаа өгдөг. Баатарлаг гэрэл илүү хурц байх тусам сүдэр улам тод байдаг. Баатар болохыг хүссэн хүн өөрийн доторх харанхуйтай эхлээд эвлэрэх ёстой. Үүнийг дайсны тал болон нийгмийн ерхий бүтнээс нь ер нь ойлгож байна. Дэку бол тэр шархыг эдгэх шин төрөлхийн баатар. Энэ бол май хэрэг тийм ээ. Чихэн дотоод хэсэг гэрэл ба харанхуй ялгаа сайн муугаар биш ойлгогдсон ба ойлгохдоогүй хүмүүст л хуваагддаг. За энэ үрээд манд бичлэг дуусж байгаа бөгөөд даад subscribe дараа тэгвэл тэгээд дараа дараагийн бичлэгээр уулзцгаая. За ингэж баяртай.